За өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай хэлний бэлтгэлээс яаж Японы их сургуульд орох вэ гэдэг дугаарыг маань 4 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд манай зарчим маань өөрийгөө танилцуулаад эхлэхгүй юу? За намайг Биндрия гэдэг. Би энэ жил Оберлийн их сургуульд орсон байгаа 4 сараас эхлээд тэгээд шинэхэн оюутан байна. Оберлийн их сургууль гэдэг аягүй сонирхолтой нэртэй сургууль. Сургуулиуд танилцуулаач тэгвэл. Яг ямар яадаг сургууль вэ? Манай Оберлийн гэдэг сургууль маань ер нь бол танилцуулж гэхээр айгүй их марад орж ирж ийн л та гэхгүй. Сая яг нэгдүгээр курс аллаа. За яг нөгөө бид нарт чинь яг бас өөрсдөө нэг хичээл дээр нь бас Оберлийн гэж ямар сургууль вэ гэдээ ер нь зааж өгч ирсэн. Ер нь бол Оберлийн гэдэг сургууль маань факультет ер нь бол ихтэй. Олон улсын харилцаа, бизнес энтер гэдэг ер нь бол айгүйх факультеттэй байгаа. Тэгээд айгүйх гадаад оюутнууд айгүйх байдаг. Тэгээд юг ахгүй айгүйх хийлэгдэг. Тийм болохоор гадаад оюутнууд зэрэг сквал одоо гадаад хэлийг айгүйсан эзэмшмээр байгаа. Олон улсын харилцааг айгүйх сурмаар байгаа хүмүүс айгүйх одоо Япон хүмүүс эдгээр айгүйх орж ирдэг тийм сургууль юм шиг байна. Юг ахгүй айгүйх сайн хийлэгдэг болохоор Японууд айгүйх сайн орж ирдэг байх гэж би бол хувьдаа бодсон. За шууд сургуулийн ярьсных сургалтын төлбөрийн үед ямар сургууль вэ? Одоо гадаад руу их явуулдаг энэ төр гэхэлэр арай зөвхөн байдаг. Тийм, ер нь бол сургалтын төлбөрийн үед жоох үнэтэй дордог шүү. Ер нь бол жоох үнэтэй дордог. Сая 300 мянга, 130 мянга энэ төр жилийн 130 мянга шүү дээ, тийм. Тэгэхээр чинь 6. Тийм байна. За сургуулийн тухай тийм байна. За тэгвэл яг ямар замналаар яваад энд хүрээд ирвэ? Одоо 10 жилийн төгснөөс хойш ер нь юу болсон тухай хэдэн он төгссөн бэ? Тэгээд За тэрнээс эхлээд яваа та. За би Хүжин коллежийг 17 онд төгссөн байгаа. Тэгээд Хүжин коллежийг 17 онд төгсчөөд 9 сард нь би хүмүүлэг их ухааны сургуульд ороод хүмүүлэгт ороод тэгээд хүмүүлэгт оронгуудаа шууд 4 сард нь Японд ирсэн байгаа. Тэгээд Хоккайдод 1 жил Японы хэлний сургууль сурсан байгаа. Тэгээд 1 жил Японы хэлний сургууль сурчаад тэгээд дахиад 1 жил Nihongo Kosu гэдэг ABK гэдэг нөгөө нэг их сургуульд бэлддэг тийм тусгай тийм бас тийм сургуульд 1 жил сураад тэгээд Оберлинд орсон байгаа. Японы нөгөө нэг Японд анх хэрэгтэй Японы төвшин ямар байсан бэ? Тэгээд 1 жил хэлний бэлтгэл сурсны дараа Японы төвшин ямар төвшинтэй гарч ирсэн бэ? Ер нь бол анх ирэхэд бол Hiragana Katakana уншдаг. Тэгээ сайн нэг ойр зургийн л нэг үг мэддэг тийм ирсэн. Тэгэж ирээл тэгэл 1 жилийн хугацаанд бол би 1 жилийн хугацаанд их монголчуудаа нэг хэлэг угаасаа миний сурж исэн сургуульд монгол хүн байгаагүй. Тэгээ ганцхан симпай маань байгаа. Тэгээд дундаасаа төгсөөд яваад өгсөн болохоор би байсан. Тэгээ яг дотор байранд мандаа монголчууд байсан ч гэсэн би нэг харьцдаггүй. Ер нь гадаадуудтай айгу харьцдаг байсан болохоор Япон яриа тал дээр айгу дайггүй байсан гэж бодож байна. Ерөнхийдөө бол ойр зур яриад сэвэлээ мэлэвэн ч юм уу тийм тиймэрхүү ажил хийж мэгээд ингээд хүмүүстэй зүгээр ойр зур юм хаттай ингээд дүүрэг ойлгох тийм болцсон байсан. Харин бичгийн тал дээр бол муу байсан. Тийм. За тэгээд 1 жил сургуульд яваад тэгээд ягаад дараагийнхаа сургуульд ерөнхийдөө бол төлөвлөгөөний дагуу угаасаа яг ингэж явах хэрэгтэй юм байна. 1 жил хэлний бэлтгэлээ суугаад тэгээд дахиад дараа жил нь их сургуультай бэлтгэлтэй байсан. Би болохоор уулын шууд юу аяа гэж заахгүй. Уулын шууд 1 жил хэлний бэлтгэлээ суугаад шууд их сургуульд орчих гэж заахгүй юу? Тэгсэн чинь сасмаар болоогүй угаасаа энэ 5 хүүхэд тэгээд жилийн дотор энэ 2 чинь баргалж одоо дараа нь ярих байх л та. Тэр чинь хитэн сарын өмнөөс нөгөө нэг өөрийнхөө материалыг сургууль руу явуулдаг болохоор юу тэр чинь Японд аль хэлт идэм болсон байх хэвээр хүн чинь бичэн тавтай эсвэл байхгүй юм чинь. Тийм болохоор тэгээд би Хүжин төгссөн болохоор Хүжин 11 жилээр төгсдөг. Тэгээд Японд их сургууль гарахын тулд 12 жилээр заавал сурсан байх хэвээр гэж тэгж ярьдаг болохоор яалтчгүй дахиад 1 жил хэрэгтэйс ахгүй юу? Тэгээ нэг хүмүүлэгт болохоор яг 1 жил сураагүй дундаас нь гарсан болохоор тэр 1 жил тооцохдохгүй. Тэгээд гэсэн чинь энэ Японд тийм сургуулиуд байд юм л да ингээд 1 жил ингэж нөхөж болдог 12 жил болгодог. Тэгээд тийм сургууль хайж агаад ABK гэдэг сургууль гарсан аахгүй юу? Тэгээд тэр ABK-д ороод тэр сургууль маань өөрөө их сургуульд хүүхдүүд бэлддэг. Яг миний насны хүүхдүүд яг ингэж бэлддэг.
Тэгээд тэр сургууль нь ингээд за одоо тэдэн сард яг сургуулийн тимнүүд ингээд шалгалт нэгж эхэлдэг шүү. Та нар одоо тим юм бэлдээрээ гэж бүр ингээд амар нэг бүрчлэн амар нэг төлөвлөгөөтэй бид нэрийг бэлдэж тэгэж ингэж их сургууль бидэд оруулдаг тийм сургуульд орсон байна. Хамгийн сүүлийн жил. Энэ хоёр нөгөө хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр нь ямар байсан бэ? Эхнийх нь нэлээд хямдхан байсан. Уучлаарай яг үнийг хэлэхэд эхнийх нь нэлээд хямдхан байсан санагч яг үнийг хэлэхэд мэдэхгүй байна эхнийх нь. Хоёр дахь нь болохоор 800 мянга yen лүү. Тийм. За тэгээд хоёрдугаар сургуульдаа орчоод тэгээд одоо их сургуультай материалын явуулахын тулд ер нь юу шаарддаг вэ? Ер нь бол жилд 2 удаа шалгалт өгч болдог байхгүй юу? Эхнийхт нь ч өгч болно, хоёрт нь ч өгч болно. Тэгээ манайхан мэдчихэж магадгүй. Би болохоор заажаар эхнийх нь нэг 9 мөс 10 сард илүү. 9 мөс 10 сард нь би гэлц өгчий гэх тэр үед бас би 6 сард энэ хоёртой тэнцсэн байсан. Тэгээд юугаа өгчий гэдгсэн чинь юун жилээ бүтлгүүдэд би өгч чадаагүй байхгүй эхнийхэн шалгалтанд нь материал явуулж чадаагүй. Тэгээд дараагийнхан шалгалтын хугацаа нь болохоор 12 сард байсан. Тэр 12 сард нь би материал өгөөд 1 сард нь мен сэцүүдээ нууны ярьцлаганд ороод тэгээд тэнцэн гэдэг хариу 2 сард аваад тэгсэн байна. Ер нь бол юу хэрэгтэй болсон бэ гэхлээр сургуулиас ер нь хамаардаг л та. Манай сургууль болохоор энэ хоёрт тэнцэн байх ёстой. Тийм ер нь бол 12 жилээр төгссөн байх хэвээр төгсөөгүй бол одоо энэ надтай адилхан тийм энэ Японд энэ 1 жилийн дүүцүүлсэн энэ сургууль заавал сурсан байх хэвээр ч юм уу. Тиймэрхүү юм. Тэгээд мэдээж шибор юу дээ яагаад энэ сургуульд орох гэж байгаа. Ирээдүйд юу хэмээрээ сургуульд юу хэмээрээ энэ юм энэ бичээд материал энэ яваалаа. Ярилцлага нь ямар байсан бэ? Тэжгүй байсан шүү дээ. Юу ирээдүйд юу хэмээрээ сургуульд юу хэмээр байгаа ингээл тэгэл англи манглаа нөгөө нэг олон сайралцаа болохоор англи манглаар асуулт байсан. Тэгэхээр бас англиний мэдлэг бас хэрэгтэй юм те. Ямар нэгэн шалгуур байсан уу? Тийм амар одоо TOEFL TOEIC манай гээ хүчсэн зүгээр яг уу зураг маньмих болохоор зүгээр энэ зургийг хараад англиар тайлбарлчих гэх юм байна. Гэтэ юу амар бодог байсан. Японоор тайлбарлахад бас англиар тайлбарлах гэдэг. Хэлнийхэн чадварыг шалгаад байгаа юм шүү дээ, ер нь. Тийм. Тэгэд ерөнхийдөө бол энэ сургуулиас өөр гадна хэдэн сургууль руу материал явуулсан бэ? Би анхнаасаа л обрил ингэж зүтгэсэн байсан болохоор тэгээ шууд обрил интэй л яатсан. Ер нь хэрвээ тэнцэхгүй бол өөр сургууль руу өгöd даа гэж бодсон байсан. Хэрвээ тэнцээгүй гэдэг дүнгээ харсныхаа дараа ч гэсэн өөр сонголтууд байсан гэсэн юм шүү дээ, тийм. Бус сургуулиуд өөр сургууль байсан. Яагаад яг оорл нь яг юун таалагдаад яг ингээд анханасаа оорлонд орё гэх болоо. Тэр аяг сонирхолтой. Зүг сайван манай. Тий, энэ сургууль энэ даа. Гэхдээ бүр анх Хоккайдод бидний юм уу? Хоккайдо. Окей, зүгээр эхний 1 жил сурч байхад нэг хүн Оберлин аймд ажиж сургуультай гэдэг манай багш тийгээ. Би тийм үү гэдэг. Нэг Оберлингийн нэг юм сургууль байгаа юм байна гэж ер нь бодоод айгүй юм толгойд орсон дээ. Би нөгөө янз бүрийн бичиг баримтууд юу хэрэгтэй байгаа юм гişмиштэй нөгөө нэг авчдаг штэ нөгөө нэг юу гэн бичиг сургуулийнхаа тухай мэдээллүүдийг гişтэй хүргэж авдаг. Би ч мэрэд авсан юмс ахгүй юу. Тэгээд манай сургуульч аим сүртэй барилга маялагтай тэгээд тэр юм уу тийм мэдээллийн цаасан бас аим сүр мөртэй ер нь тийм дизайн нэг гоёсан ахгүй юу. Тэгээд тэр ямар гэж. Тэгээд тийсэн чинь хараа дараагийн жилийн дахиад нөгөө нэг Nihongo course ABK сурч хахад бас манай Шуга Брилин гэдэг энэ зажуу сургууль байдаг гэл. Би тэгэл тийм үү энэ нэрээ би мэдэн штэ гэж бодлоо. Тэгэл яг ингээл бүрдүүлэх юм минь харсан чинь яа настай тохирол. Тэгэл би заасан шаарч. Тэр сургуулийн мэдээлэл гэртээ хөргүүлж авчирдаг гэж юу хэлчих. Яаж гэртээ хөргүүлдэг юм? Тэр амархан штэ. Зүгээр юу руугаа ороод одоо сонирхож байгаа сургууль руугаа ороод би амар их тийм сургуулиудын мэдээллийг тэгж гэр руугаа үнгүү хөргүүлчихсэн. Сургуулийнхаа нөгөө нэг веб сайт руу ороод тэгэл гэр руугаа ирүүлэх гэдэг нэг тийм юу бэ. Тийм үү. Наадах нь их гоё юм байна. Мэднээр. Тэр өстой гоё шүү. Үнгүү тэгээд
бүрээд ирдэг. Тийм байна те. Юу ямар хань? Одоо ингээд 4 сар сургуульд ороод одоо бүх хичээл онлайнаар орж байгаа юу те? Ковидос болоод. Их сургуулийн амьдрал ямар хань даа? За бараг л сүүлийн асуулт юм байна. Их сургуулийн амьдрал онлайнаар болохоор угаасаа амар шал төсөөлчихснээр шал өөр байгаа штэ. Багш нартайгаа ч уулзах чадаагүй. Ангийнхныгаа ч харж амьдаар нь харж байгаагүй болохоор тэгэл ерөнхийдөө бол онлайнаар үзэн болохоор өглөөнөөс эхлээл орой хүртэл за нэг 3-4 хүртэл хичээлтэй байж байгаа л орой кадай таалгаруудаа хийгээл тэгээл ер нь өдөржингөө л компьютер дээр суусан дөө. Ер нь бол нэгдүгээр курс дөнгөж их сургуульд орж байгаа их сургуулийн амьдралыг мэдэхгүй ийм хүний хувьд бол онлайн хичээл надад л ерөөсөө нэг тааламжтай юм болт нэг санагдаагүй. Юу хамгийн сүүл за нэмж хийх зөвлөгөө байна. Одоо ингээд сургууль руугаа материалаа явуулах гэж байгаа хүүхдэдэд зориулаад одоо шинэ 8 сар гэхэлэр ч одоо сар 2 сарын дараанаас материал явуулаад эхлэх юм шүү дээ хүүхдэд. Миний бодлоор л Open Campus ер нь бол одоо Open Campus-д дандаа л онлайнаар болж байгаа гэж бодож байна сургуулиудын. Тэнд сайн оролцоод хэрвээ чиний аймагсан хүсэж байгаа сургуулийн бол Open Campus-д оролцоод дараа нь тий сургуультай янз бүрийн шалгалт өгөхөөр болоод мессеж өгөхөөр болох юм бол тийм мессеж дээр яагаад энэ сургууль таалагдсан бэ гэж асуулт ирэх юм бол би Open Campus-д ирээд надад тэр нь таалагдсан болохоор би энэ сургуульд орж байгаамаа гэд. Энэ айгүй том юу болдог байхгүй юу? Юу гэдэг тийм би сургуульд чинь орох ер нь сонирхолтой байгаа шүү. Тийм эфорт гаргасан шүү. Тийм болохоор ер нь бол Open Campus сайн оролцоод явж байгаарэ гэж бодож. Одоо онлайн чинь амархан шүү дээ. Зөвхөн нийтээ тавьж байгаа юм байна юм биш. Тэгээд бас өөр хэлмээр юм гэх юм бол энэ заавал эхний тэтгэлээс их сургууль руу юм уу тий? За ер нь ерөнхийдөө байсан ч болно. Ер нь залуус нартай хандаад хэлсэн ч. Тэгээ ер нь бол юу Монгол хэлээ сайн сурчаад ирээрээ. Японд ирээд хэлээ сурна. За би Японд очиод огт очиод сурна гэд яг хөө тийж болно л та. Гэхдээ Монголда бас айгүй сайн сурж аваад энд ирвэл чамд ажлын байр олтхонч тэр арбайт гинтер хийхэд ч тэр хичээлийн хурдан үзээд ингээд хурдан анги твшээд их сургуулийнхаа шалгалтанд бэлтгэхэд ч тэр айгүйх төхөн болно гэдгийг хэлмээр санагдсан. Тэгээд бас эрт хайгаад тэгээд нөө 2 удаа шалгалт авдаг гэсэн шүү дээ. Тэгээд минийх нь одоо шалгалт одоо шинэ 9-10 сард хамгийн эхний эсэлтэнд материал явуулаад тэгсэн хамаагүй одоо юутай хүүхдүүд амар тулгаж юм явуулдаг байхгүй юу гадаадууд ч тэр тийм болохоор аль болох эрт явуулчих юм бол тэнцэх магадлал айгүй өндөр ирсэн байсан. Тийм үү тэр нь бас ялгаатай байдаг юм тийм эрт явуулсыг нь тэнцэх магадлал. Хүмүүс ч яг ингээл яг хичээл одоо л их сургуулаад сонгохоор болохгүй шүү гэж бүр ингээд тулаад нэг сард хүрээд ирэхээр хүүхдүүд амар хайгаад ингээд амар сургуулиуд руу материалуудаа явуулдаг байхгүй юу? Тэр үед нь биш хүмүүс хичээл материалыг явуулъя гэж бодог үед нь материалыг явуулаад одоо өрсөлдөөн багтаа үед нь явуулвал тэнцэх юу арай ихтэй ч юм уу. Тийм. Тэгээд сургуулаа эрт хайгаад ер нь эртгэншил юмнуудаа ингээд юу хатсан нэр дээ. Одоо гой зөвлөгөө өглөө. За стаф баярлалаа ирсэнд. За баяртай нэ. За баяртай.